Сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Оюуны эмчийн газар эхлэн гаргадаг оюуны эмч подкастын өнөөдрийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт оюуны эмчийн газрын шинэ бүтээлийн шинжээч Оргилмаа оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Би тэр өнөөдөр ер нь шинэ бүтээлийн эрхийн хамгаалтын талаар төлхөө ярина. Гэхдээ би Оргилмаа шинжээчээс эхлээд хоёр асуулт асуумаар байна. Энэ юу гэхээр сүүлийн үед ер нь техник, технологи, инновац, оюуны өмч гэдэг нь олон ойлголтууд яваад байна л да. Тэгээ энэ дэр нь хоорондоо холбоотой юм уу? Холбоотойгоо хэрхэн холбогддог юм бэ? Хоорондоо холбоотойгоо энэний ач холбогдол ямар юм байна гэдгийг тайлбарлаж өгч. Энийг тайлбарлахгүйгээр шууд оюуны өмч рүү ороо явчихад хүмүүс бас ойлгомжгүй байх болов уу гэж ингэж бодоод байна. Тэрний дараагаар танаас юу ер нь оюуны өмч хэзээ үүссэн юм бэ? Одоо хэрхэн хөгжиж өдий хөрөв гэдэг талаар яриач гэж хүсэж байна. За сайн бацгаана уу. Өнөөдөр энэ сэдвийн хүрээнд ярилцах болсондоо их таатай байна. Урилгын илгээсэнд би бас их баярлж байна. Тэгэхээр энэ сэдвийг бид хоёр ярихын тулд өөрөө чи асуусан энэ сэдвийн хүрээнд бид нар ярихын тулд ямар ч байсан ер нь зохион бүтээлт гэж юу юм бэ? Хүмүүс яагаад шин зүйл сэддгийн, туйрвдгийн гэдгээс эхлээд яривал өөрөө чи асуулт бол логиктой зөв гарч ирэх байх гэж би бодож байна. Тэгэхээр ер нь одоо ингээд бид нар өөрийнхөө амьдарч байгаа орчин тойрныг эргүүлээд эргэн тойрноо харвал хэн нэгний зохион бүтээсэн зүйлийг хэрэглэж одоо өөрийнхөө хэрэгцээг хангаж амьдралаа улам чанаржуулж ингэж амьдарч байдаг тийм ээ. Тэгээд энэ зохион бүтээлт бол ерөөсөө хүн үүсэн цагаас эхлээл зохион бүтээлт хүн өөрийнхөө тухайн төвшөнд тухайн хэрэгцээгээ хангаал тухайн төвшөндөө зохион бүтээгээл ирсэн байна. Жишээлбэл одоо нөгөө анх хүн үүсгэхэд хүмүүс өөрийнхөө тэр амьдралын одоо хүнд бэрхшээлүүдийг даван туулах, өөрийнхөө одоо хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд янз бүрийн тухайн төвшөндөө бол зохион бүтээгээл яваад ирсэн байна. Үүний нэг жишээлбэл одоо анхны хүн жишээлбэл одоо анх одоо хоол хүнсээ боловсруулахгүйгээр одоо хэрэгэлдэг байсан бол гал нээсний ачаар боловсруулж эхэлсэн. Мөн бас тэр олж авсан түүхийд хоол хүнсээ жижиглэж ботлохын тулд чулууг эргэлдэг болсон ч гэдэг юм уу тийм ээ. Гэх зэрэгээр одоо ингээл төвшөндөө зохион бүтээлт яваал исэн гэсэн үг. Тэгтэл энэ зохион бүтээлтийн үр дүнд өнөөгийн бидний амьдрал улам чанаржиж өнөөгийн энэ төвшөнд бол хурж ирсэн байгаа юм. Тэгэхээр энэ оюуны өмчийн энэ зохион бүтээлтийг бид нар ойлгохын тулд бүхэл бүтэн том тогтолцоог нь бас ойлгох ёстой гэж би бодож байна. Яг тэгвэл өөрөө чи асуултыг хариулахын тулд бид нар энэ тогтолцоогоо ойлгож иж цаашаа явах ёстой тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн зохион бүтээлд оюуны өмчтэй холбоотой ер нь хэн одоо энд хамаарч байна энэ ажил тэгээд зөвхөн зохион бүтээгээд байгаа хүн болвол ганцаараа болвол бүх юмыг шийдэж одоо амжилтанд хүрж өөр өгөөж нь хүрэх боломжгүй. Тийм учраас бол энэ оюуны өмчийн том тогтолцоог нэгдүгээр тэр зохион бүтээж байгаа хүмүүс, зохион бүтээгч нар, ихтэй сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, одоо үйлдвэр компаниудад ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд гэдэг юм. Энэ хүмүүс одоо анхны тэр оюуны өмчийг бий болгож байгаа субъектууд нь. Тэгэд энэ оюуны өмчийн асуудал нь бол маш төвөгтэй айгүй одоо олон асуудлыг ингэж хамарч байдаг учраас энэ асуудлыг одоо тухайн хүмүүс зөвлөж туслах, чиглүүлэх зорилгоор бас тийм мэргэжлийн тусгаалсан мэдлэгтэй хүмүүс ажиллаж идэг. Жишээлбэл энд бол янз бүрийн оюуны өмчийн холбоод тийм ээ хамтын удирдлагын байгууллага, итгэмжлэгдсэн төлөөлөгчд ч гэдэг юм уу тийм. Тэгээ энэ хүмүүс нь болохоор энэ оюуны өмч сэдсэн, зохион бүтээсэн хүмүүс зөвлөн туслах одоо тийм үйлчлэгээ үзүүлдэг ийм одоо субъектууд байдаг байна. За нэгэнт нөгөө зохион бүтээсэн хүн юмаа ингээд сайхан зөвлөгөө аваад зөв болголоо. Одоо тэгэнгүүт нөгөө хүнд ямар дараагийн ажил үлдэхүүл тэр юмаа баталгаажуулж өөрийн өмч болгох асуудал бий болно тийм ээ. Нэгэнт өмч юм чинь. Тэгэхээр нөгөө хүн яах вэ? Үүнийгээ бол улсаар баталгаажуулахын тулд одоо төрийн статустай байгууллагууд энэ нэг оюуны өмчийн тогтолцоог бүрдүүлж идэг нэг субъектууд болж явдаг.
Үүнд одоо чинь оюуны өмчийн газар, оюуны өмчийн бодлого боловсруулагч нар эсвэл одоо оюуны өмчийн янз бүрийн зөрчил гарвал түүнийг одоо шийдвэрлэж идэг шүүх цагдаа, прокурор тийм ээ. Одоо хил гаалж гэдэг юм уу хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж одоо хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд тэр хил гаал одоо шудраг бус өрсөлдөөний газар ч гэдэг юм уу тийм ийм төрлийн статустай байгууллагууд ажиллаж байдаг. Тэгээд эдгээр нь бас оюуны өмчийн тогтолцоог бүрдүүлдэг нэг субъект болдог. Тэгэхээр тухайн тэр зохион бүтээсэн хүн өөрийнхөө зохион бүтээсэн зүйлийг саяны энэ олон субъектуудаар дамжуулж явуулсаар хагаад эцсийн эцэст хүнд хэрэгтэй, хүний хэрэгцээ хангасан бүтээгдэхүүн болгож ашиг хүртэх ёстой. Үнүүний нь одоо бий болгож хэрэгжүүлж идэг зах зээлийн одоо мэрэгчлэтнүүд ажиллаж идэг тийм зах зээлд одоо оруулж ашиг болгож, үнц нь болгож хувиргаж идэг ийм одоо субъектууд ажилладаг. Үүнд одоо оюуны өмчийн бирж, технологи дамжуулах төвүүд тийм ээ гих зэрэг одоо эсвэл санхүүжуулагч нар, хөрөнгө оруулагч нар гих зэрэг тийм. Тэгэхээр энэ дөрвөн том субъект нийлж хагаад оюуны өмчийн бүхэл бүтэн том тогтолцоог бий болгож байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог би ингээ яагаад ярьж байгаа гэхээр өөрөө ч асуусан техник, технологи, оюуны өмч одоо инновац одоо холбож одоо би тайлбарлах гэдэг юм л да. Тэгэхээр эхний таны асуусан тэр техник, технологи гэдэг нь эхний оюуны өмч бүтээгч нартай холбоотой байна. Тэр хүмүүс техник, технологи мэдчихэж, мэдлэгтэй байж шинэ юм сэдвэн бүтээн тий. Тэгээд дараагийн тэр оюуны өмч гэхлээр нөгөө зохион бүтээсэн юм өөрийн өмч болгож, хамгаалуулж, баталгаажуулж өөрийн өмч гэдэг одоо баталгаажуулж авах хэрэгтэй тийм. Ингэсэн цагт жинхэнэ нөгөөдөг чинь оюуны өмч болж байгаа. Тэгтэл энэ оюуны өмч зах зээл дээр нэвтрээд үн цэнийг бий болгож идэг. Тэгэхээр энэ нь бол инновац болно. Нэгсэндээ энэ гурван ойлголт гуруула бие биетэйгээ харилцан хамааралтай бие биегүүгээрээ тусад нь одоо ярьж болохгүй ийм л ойлголттой юм л да. Тэгэхээр таны ярианаас ингэж ойлгож байна. Шинэ юм их яриа гараад мэдээж хотго шинээр хийж таарна, хөрөө шинээр тэр хэрэгцээнээс шаардлагатай. Таны ярианаас хандах юм бол тэр ихний шинээр бий болж байгаа зүйлийг ашиглаад бизнес болгоод үр дүнгийн хүртээд энэ бүх зүйлийг гэхлээр бүхэл бүтэн юм шат дамжлагууд явах гэдэг шүү дээ тийм. Бүр тасралтгүй одоо хийж байгаа юм болох гэдэг процесс болох гэдэг. Тэгэхээр хүмүүс дотор юм юмуд ярин байдаг л та. Гэхдээ шин бүтээлгийг хийн шин юм уу дэлхий одоо ингэтлээ өгчээд тат би яаж шин юм хийх юм бэ? Гэхдээ аль дээр нэг хүн хийчихээ билгүүд. Ер нь шин юм гэж юу юм бэ? Тэрийг яга шин гэдгийг ямар үнэлэмжээр баталгааж өгдөг. Тэгээ манайх чинь шин бүтээл чинь патент болгодог. Тэр патентыг ямар шалгуураар болгодог. Ер нь одоо энэ манай Монгол улсын эдийн засгийн хөгжлөөс гээд бодоод нэг өндөр хөгжилтэй орнуудын хооронд бодож шал өөр төсөөлөл хүн болгоны талхад орж ийн л да. Тэгэхээр тэр хүмүүсийн хийсэн шиг тийм мундаг юм яаж хийх юм бэ гэсэн айц хүмүүсийн дотор бас байгаад байх шиг байдаг. Тэгэхээр да энэ талаар илүү ярьж өгөөч. Би бас ингэж ярьчих юм бол нэг хүмүүс шинээр бүтээхэд бол илүү ойлгомжтой болчих болов гэж бодоод шинэ юм ихтэн түлхэж болоход уу гэж бодоод байна. Тэгэхээр одоо ерөөсөө шинэ юм сэднэ гэдэг бол ямар нэгэн хэл хязгаар, нас, хүүс ерөөсөө хамаарахгүй ийм одоо боломжтой зүйл байдаг. Одоо өөрөө чи хэлсэн тэр юмнаас бол айж эмэхгүйгээр хүн шинэ юм сэдэх маш их боломжтой. Яг тэгвэл оюуны өмч гэдэг бол тухайн хүний одоо оюунаас бий болж байгаа. Хэрв тэр хүний оюун ухаан хичнээн их сэргэг, шинэ мэдээлэлтэй, мэдлэгтэй байх тусам улам их шинийг сэдэх боломж тэр хүнд маш их байна л гэсэн. Тэгэхээр энүүний талаар би одоо ингэж хэллээ л да. Түрүүн би хэлсэнтэй ямар нэгэн шинэ зүйл сэдэх туурахад бол хүний нас одоо хэл хязгаар байхгүй гэсэн. Жишээлбэл одоо бид нар хүүхэд төр ингэ ярил л да. Одоо нөгөө гэртээ ганцаараагийн нөгөө калкин гэдэг хүүх байдаг тий. Тэр анх ингэ кинонд 1990 онд ингэ тоглож байна. Тэр тоглоснороо тэр киноноос тухайн үед бол $500,000 орлого олж ирсэн. Тэгэхээр нэг гэсэндээ тэр хүн өөрийнхөө тэр жүжиглэх авиас тэр ямаараа одоо баялаг бүтээж үр ашгийг хүртэж байна л гэсэн үг тийм ээ. Үүнтэй адилхан одоо жишээ нь бол галланчууд, авиаслаг галланчууд гэдэг нөө дэлхийн болгонд байдаг тэр нэвтрүүлэг байдаг. Үүн дээр одоо жишээ нь Амера гэдэг охин бол анх тэр
9 настайд одоо сопрано хоолойгоор дуурийн дуу дуулж ирсэн тий. Тэгээд тэр охин өнөөдөр 21 настай л да. Гэтэл энэ охин энэ дуугаараа анхны тэр тоглолтоороо мөн бас энэ дуусан дуунуудаараа пианист диск гаргадаг ч юм уу тий. Эсвэл концертанд урилгаар оролцох эсвэл одоо нөгөө YouTube дээр байрлуулах зэрэгээрсээ бол ингээ ашиг олж байгаа байхгүй. Тэгэхээр хүн ерөөсө хідэн наснаасаа ч одоо бүтээл төрөөж оюуны өмч эзэмших боломжтой гэсэн үг. Энэ жишээнээс ингээ харахлаа. Тэгэхээр энүүн дээр одоо ярихад ямар нэгэн шин юмыг сэдэн гэдэг бол өөрөө чинь хэлснээр дэлхий дээр ор тас байхгүй юмыг сэдэн гэсэн ойлголт ерөөсөй байдаггүй. Тэгээ энийг бид нар мэдхийн тулд одоо шин юм сэдэхэд үндэслэл нь юу юм бэ? Яаж хүн шин юм сэддэг юм бэ гэдгийг бид нар эхлээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн ямар нэгэн шин одоо би зохион бүтээлт дээр яриа тийм ээ. Хүн заавалчгүй мэдлэгтэй байгалийн хувьд тулгуурласан одоо тийм зохион бүтээлтүүдийг бол хийж ах хэрэгтэй. Жишээлбэл би одоо нэг жишээ хэлээ л да хүн яг заавалчгүй одоо машин хаймар дугуйтай гэдэг тийм эрзэн. Одоо бид нар ягаал энэ дэлхий дээр байгаа хуунцар дугуй ч юм уу, модон дугуй ч юм уу, төмөр дугуй машин хийжэл чигнуулаад яваад байдаг юм тийм. Тэгэхээр энэний цаад одоо шинжлэх ухааны үндэслэл нь юу гэхээр машин гэдэг чинь нэгдүгээр айгүй сайн өрөлт үүсгэж явж явах хэрэгтэй. Тэгэхээр өрөлт үүсгдэг хамгийн сайн материал одоо эрзэн байх. Хоёрдугаар хүн дотор нь ингээд суугаа явахд ай тухта зөөлөн байх хэрэгтэй. Тэрнээс таг гэл одоо ингээд тавгүй явж болохгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас ингээ хамгийн зөөлөн одоо боломжийн материал бол эрзэн байдаг байна шүү дээ. Хүнд тавдах үеэсдэг. Тэгэхээр одоо энэ материалыг тэр шинжлэх ухааны үндэслэл дээр нь судалгаан дээр тулгуурлаад эрзэн гэдэг материалыг одоо машины дугуйнд хэрэглэдэг байна. Тэр үтэл одоо машины дугуйг одоо хэрэглэнээс нь хамаарат бид нар өвлийн дугуй, зуны дугуй, одоо оффроуд дугуй гэж тус тустай энийг ингээ та бүхэн ажиглавал хэн хүртэл энэ зорилго одоо хэрэглэндээ тохирсон хэн хүртэл өөр байж байгаа. Жишээ нь одоо цасан дээр явдаг дугуй бол тэр цасыг хойш нь ингээд цацж яхахын тулд ховлон нэг өөр хахад оффроуд дугуйны одоо ингээд барцгаар тий замбраагүй юм шиг байж идэг. Яг тэгвэл нөө замгүй газар явах гэж байгаа учраас замгүй газрын гадаргуучин дээр доор тэгэн доогон байгаа ш. Тэр болгонд одоо нэг эрдэн чинь ингээд хурж байхын тулд хээг нь хүртэл тэгээд замбраагүй ингэж хийх жишээ нэ. Тэгээд эрдэнийх нь найрлагын ч гэсэн ингээд арай илүү зөөлөнж байх гэх юм уу тий. Одоо өвлийн дугуйч гэсэн арай илүү зөөлөн байх хэрэгтэй, хатуурдгүй байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Гих зэрэгээр ингээд ерөөсө хүн өөрийнхөө тэр хэрэгцээ зорилгоос хамаарат дандаа ингээд зохион бүтээлтийг хийждэг. Хоёрдугаар ер нь дэлхийд дээр зохион бүтээж байгаа юмнууд төгс зохион бүтээгдэнэ гэж хэзээ ч байдаг. Энэ юутай болов тэгэхээр хүний хэрэгцээ бол хязгааргүй. Хүн өдөр болгон сайхныг хүсэж идэг, өдөр болгон өөрийг хүсэж идэг учраас энэ шаардлагатай хамаарат бол төгс зохион бүтээгдсэн юм байдгүй учраас урдлын зохион бүтээлтийн тэр нэг дутагдaltaй тал ч юм уу одоо нэг хүний хүсэж байгаа тэр хэрэгцээ дараагийн шинэ бүтээлийг бий болгох үндэс суурь нь болж идэг гэсэн үг тийм. Жишээлбэл би одоо ингэж жишээ хэлээ л да одоо ингэж ширээ гэхтэл ширээ бол тавцсан хөлтөл байдаг тий. Тэгтэл би дэлгүүрд ингээл ороод үзэхэд нэг ширээ ингээл яг миний саяны хэлсэн шиг уламжлалтаар байж. Гэтэл та ингээд дэлгүүрт орсон чинь ширээ тавцсан хөлтэй тэгсээр нэ дээрээ ингээд нэг нүхтэй байж л да. Тэгвэл та одоо яг компьютер хэрэглэдэг ч юм уу олон утас эмхэл зэгслэх хэрэгтэй бол тэр бөөрөнгийн нүхтэй ширээг нь одоо та авна шүү дээ тий. Гих зэрэгээр тий. Тэгэхээр ерөөсө урдлын нэг бүтээлийн тэр нэг дутагдaltaй талж гэх юм уу одоо нэг хийгдэггүй юм нь дараагийн шинэ бүтээлийг бий болгох үндэс болж идэг. Тэгэхээр тэр жоохон хийж шийдсэн таны тэр жоохон хэрэгцээг хангасан тэр жоохон шийдлийг л бид нар шинэ гэж үзнэ. Тийм. Тэрнээс биш ор тас одоо дэлхий дээр байхгүй ширээ ч гэдэг юм уу. Эсвэл одоо тийм юм зохион бүтэн гэсэн юм байхгүй. Гэхдээ ширээнийхээ хувьд тэр ширээн дээр тийм нөх байхгүйсэн нь шинэ гэсэн. Байхгүйсэн нь шинэ уушсан учраас та авсан тий. Энийг л бид нар шинэ гэж яриад байгаа байхгүй тий. Тэгэхээр ингэж таны ярианс ингэж ойлгогдоод байна л. Ер нь хүн төрөлхтөн бол урд хийсэн мэдлэг мэдээлэл тэрэн дээр тулгуурласан бүтээгдэхүүн дээр суурлаад дараагийнх нь тэрнээс илүү өмнө хэрэгцээг хангасан шаардлагыг хангасан зүйл рүү зүтгэж явдаг юм байна л гэж хэлэхээс өөр аргагүй болж байна. Ер нь шинэ юм гэдэг бол хуучин юм дээр суурилсан зүйлийг
шинэм гэж хэлэх юм байна гэж ойлгохдохор болоод байна тийм үү. Тэгэхээр хүмүүс ч ойлгохдоо би цоошин бүтээх гэж оролдохгүй биш. Хүний эзнийг улам сайн сайжруулах нь илүү зөв юм байна гэж ойлгох нь зөв юм байна тийм үү. Тийм. Тэгэхээр энэ боломжуудыг бид нар одоо бий болгохын тулд хүн айгүйх мэдээлэл ашиглах хэрэгтэй. Тэрнээс биш одоо би гэгвэнт ингээл бодоо суучл гинт миний толгонд одоо ингээл энэ ямиг ингээ их юмсан гэсэн санаа болвол яг орж ирнэ те. Гэтэл тэр санааг одоо хэрэгжүүлж түрүүний миний хэлсэн одоо зөв тогтолтой, уялдаа холбоотой ийм удаан хэрэглэгдэх зөв одоо шийдэл болгохын тулд бол хүн заавалчгүй мэдээлэл ашиглах хэрэгтэй. Мэдээлэлдээ тэр дундаа бүр патентын төрөлцсөн мэдээллийг ашиглаж энэ юм улам сайжруулж явах хэрэгтэй тий. Тэгэхээр хүнд бол маш их боломж байдаг. Хоёрдугаарт ерөөсөө ингээд манай зохион бүтээлтийн нэг зүй тутлыг харахаар нэг бүтээгдэхүүнд маш олон оюуны өмч шингэсэн байдаг. Тий. Тэрнээс биш одоо нэг ганцхан шийдэл ч юм уу ганцхан одоо техник технологийн дэвшил бүхэл бүтэн бүтээгдэхүүнийг одоо бий болгож чаддаггүй. Жишээлбэл одоо өнөөдөр Apple компани нэг гар утас байлаа гэхэд тэнд одоо хичнээн мянган хүний патент шингэж ийж нэг утас бий болж байна тий. Тэр доторх програм хангамж одоо тоног эд ангууд тийм ээ өшөө одоо юу гэдгийг материалч хүртэл байна тий. Тэгэл тэр дизайн байна. Дээр нь тэр утсыг одоо бусад адил төрлийн утсаас ялгахад хэрэгжилж байгаа барааны тэмдэг лого байна тий. Гих зэрэгээр ингээд энэ бүхэн бол оюуны өмчүүд тахгүй. Тэгэхээр нэг бүтээгдэхүүнд маш олон оюуны өмч шингэж нэг одоо бидний хэрэгцээг хангасан мундаг бүтээгдэхүүн бий болж ирж байна гэсэн. Жишээлбэл бид нар хэдэн жилийн өмнө хүн болгоныг бандгаар том утас бариад байдаг шүү дээ. Одоо нэг 20 жилийн өмнө. Гэтэл өнөөдөр бидний утас ямар болчихв? Тухайн үед бид нарт маш олон төрлийн утас хэрэглэх сонголтууд байсан. Motorola, Samsung, Siemens те. Өнөөдөр бүгд алга болсон байна шүү дээ. Өнөөдөр ганцхан дэлхийн нийтээр Samsung, Apple хоёрыг л хэрэгжилж байна тий. Тэгэхээр одоо техник, технологи, зохион бүтээлт гэдэг бол ийм айхтар хурдцтай тийм ээ. Ийм өрсөлдөөнтэй одоо орчин байдаг бахна шүү дээ тий. Тэгэхээр энэс хоцрохгүй тулд хүн аягүйх мэдээлэл ашиглах ёстой. Өөрийн сэдэж бүтээсэн зүйлээ одоо дутагдaltaй болохгүй талыг тэр бусад хүний бий болгосон мэдлэгээс бид нар олж авч улам сайжруулж ингэж ашиглах хэрэгтэй. Тийм байна. Нэг юу дутагдaltaй талыг харна гэдэг дээр би нэг юу жишээ санаанд орчлоо л доо. Тэрийг яриа гэж бодож байна. Нэг Англид нэг юу зөөгч залуу байж гинэ. Одоо ачигч залуу. Тэр залуу яасан гэхээр нэг энэ төр хуучин татдаг шинжгүй байлаа шүү дээ. Тийм шинжгүй ингээд лаазтай харчаа зүггүй энэ одоо Монголгоо дуусч болдгоо ямар сайн юм. Монголд байж болмоор шүү дээ гэдэг. Хараа суугаад тэгээд аргыг өөрөө олсон байна. Тэр чинь сони үчүний тэгээд дутагтай талаа олж харж байгаа гэрхаа байгаагийн шинжилгээ тий. Тэгээ олоод энэ хэсгийг нинхэн хийгээд энд нь синч хийчих юм бол татаад онгоох юм шүү дээ. Ингээд өөрөө нинхэн өнгөн зав учраас гэдэг. Тэгээд тэрийг найзтай ярьсан хөө чи наадахыг ингэж байгаа юм бол чи хамгаалуулаач гэдэг. Тэгээ нөгөөдөг чинь оюуны эмчийн газар эрхийн хамгаалт хийлгээд тэгээд нэгэнтээ эрхийн хамгаалт хийж байгаа учраас мэдээллийн санд орчиж ш нөгөө мэдээлэл чинь. Тэгэхээр мэдээллийн санд ороод удаагүй өсөн чил Coca-Cola гэдэг юм компаниудаас нөгөө санал ирсэн нөгөө залууд. Тэр санал нь юу гэхээр танай бүтээлийг би худалдаж авъя. Та ийм бүтээл хийсэн байна гэсэн нөхөр худалдаг байгаа. Тэгээд бас нэлээд мэдлэгтэй байна гэсэн үг шүү дээ өөрөө. Тэгээд худалдахгүйгээр лицензийн гэрээ хийгээд хэдчүүлээд хэдэн тэгтэйчүүлээ нэг кола болгоно тэдийг $1 авъя гэдэг. Багал Монгол дээр хэлж байгаа тийм. Тэгээд тэр нь яасан жилийн дараа л их мөнгөтэй болчихсон. Тэрийгээрээ Примерээ аж ахуй байгуулсан баг. Зүгээр ачиж байсан. Тэгэхээр Примерээ аж ахуй байгуулад явж хагаад ахаа тэр чинь жил болгонд орж ирж байгаа мөнгө шүү дээ. Патент мөрчөнтэй байгаа юм чинь. Тэгэнгүү дахиад нөгөө Примерээ аж ахуйг ахадаа өгөөд өөрөө үнцаасны бизнес хийгээд ингээд яваад гисэн байна. Тэгэхээр зөвхөн тэр шинжийг ингээд онгойлгохыг санаа сэдчээд байна гэдгээд тийм үр дагавар өөрт нь ашигтай байна шүү дээ тий. Би тэгж бодоод энэ нэр нь их ашигтай байна гэж байна. Хоёрдугаар тэрэн дотор тэдний тогтолцоо их сайн байна. Хүмүүс оюуны өмчийн талаарх мэдээлэл их сайтай байгаа байхгүй. Ямар ч юм сэтгэх юм бол заавалчгүй очиж хамгаалуулах юм байна. Хамгаалсан мэдээллийн санд орчдөг юм байна гэмүүд бусад компаниуд нь бүх оюуны эмчийн дэлхийн оюуны байгууллагын тэр нэгэн байгаа санд байгаа мэдээллийг ашиглаж сурцсан байна шүү дээ. Энэ дотор юу байгаад манайх ашиглаж байгаа болцоотой юу нэгэд тэдний зохион бүтээх инженерүүд нь бизнесүүд нь харж яадаг
Эрэгтэй юм байна гэд гараад ирлээ гэнүүд шууд аваад авчиж штэ. Тэгэхээр хийсэн залуудаач ашигтай, нөгөө компанид ашигтай, онгойлгох чадахгүй байгаа бидний ч ашигтай болчиход байгаа шүү. Бүгд явж үт. Ингээ одоо тэр дэлхийд даяар ашигладаг болсон. Одоо мэдээж хугацаа дууссан л байна л да. Гэтэл тэр хүндээ зөвхөн тэрийг бүтээсний төлөө их л ашигтай байсан гэж би ингэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ мэтийн зүйлийг харангууд юм жижиг гэж болж болохгүй, шинэ юм бол үзэх хэрэгтэй, баталгаажуулах хэрэгтэй, мэдээллийн санд орчход магадгүй хацтай байвал бас нэг хүн бизнес хөрөнгө оруулалтаар авч болно, өөрт нь хөрөнгө оруулаад магадгүй үйлдвэр байгуулж болно гэсэн ийм болцоонууд байдгийн байна л гэж ингэж харж штэ тий би. Тэгэхээр өөрөө ч энэ яриан дээр би ингээд нэмж хэлэхэд зохион бүтээлд бол нэг бол маш энгийн байдаг өөрөө чинь хэлснээр тий. Энгийн одоо янз бүрийн одоо тийм нарийн одоо мэдлэг хэрэггүй шаардахгүйгээр тухайн үеийн хэрэгцээг хангах жоохон одоо шийдэл нэг болол зохион бүтээлд танд өмч болоод ашиг өгч болно. Нэг бол маш их судалгаа, туршилт хийж ийж, хөрөнгө оруулж ийж одоо зохион бүтээгдэг шинэ бүтээлүүд бас байгаа. Энэ бол одоо тэр эрүүл мэнд ангаах ийм одоо генетик тэднэртэй холбоотой юм дээр бол саяны шиг ийм амархан зохион бүтээх ямар ч боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр ямар нэгэн бүтээлийг одоо ингэж зах зээлд нэвтрүүлж шинэ юм хийхэд ерөөсөө хүн өөрөө бас их овсгоотой байх хэрэгтэй тий. Тэгээс өөрийгөө ерөөсөө голж болохгүй. Жишээлбэл би одоо өөрөө чинь хэлсэнтэй адилхан нэг гоё жишээ хэлээ л да. Одоо Velcro наалт гэдэг одоо бид нар зангуу наалт гэдэг. Одоо тэрийг одоо анх зохиож сэдсэн зохиох бүтээгч ч гэсэн адилхан. Яг өөртөө ч адилхан. Нохоогоо ингээд зугаалуулаад салхилуулаа явж чинь нохооных нүсэнд маш их зангуу ингээд наалтад Эсвэл салж өгөхгүй байсан. Зангууг жургамлыг хэлдэг. Тийм ургамал тийм. Тэгээд салж өгөхгүй болохоор нөгөөдөг чинь ингээд туршаа үтсэн. Энэ юу яагаад салдгүй юм болоо гэсэн чинь нөгөөдөг нь ингээд хоорондоо ингээд барьцалддаг тийм жижигхэн юм юутай үргэс шиг юмнуудтай байгаад байгаа хгүй нөгөө зангуу чинь. Тэгэнгүүт л тэрнээс санаа аваад одоо Velcro наалтаа анх хийсэн. Тэгэнгүүт өнөөдөр тэр Velcro наалтыг одоо бүх юм тэргэлж шít цөөнх гутал энэ тэрч гэдэг юм уу. Тэгээд тухайн үедээ бол энэ шинэ нүтэллийг хүүхдэд голцоо эргэлдэг гэсэн. Хүүхдийн утсан. Яг л хүүхд чинь нөгөө гутлаа ингээд үдэхэд аягүй хэцүү тийм л дээ жоохон хүүхдэд. Тэгээд аягүй амар болгоцолоо хүүхдийн гутлнуудад эхэлж хийснээр сүүлдээ нөгөө улам дэлгэрээд ингээд бүх юмд одоо хэрэгэлдэг болоод одоо эзэндээ маш их үр ашиг өгж байгаа юм л та тий. Тэгэхээр юмыг бас ингээд цаад ямиг хэдийгээр авсгаатай ингээд мэдсэн ч гэсэн бас цаад нэг мөн чанарын судална гэдэг нь тэр байхгүй юу тий. Ингээд судалж бид нар ямар учир занцантай энэ одоо наалдаад байна гэдгийг бас мэдчихэж тэр хүн хийх ёстой. Тэгээ ер нь тэр мэдээлэл ашиглана гэдэг чи одоо бэлэн байгаа мэдлэгийг л бид нар ашиглах ёстой л гэдгийг би одоо хүмүүст аягүй хийх дуртай. Яа тэгвэл нэгэнт одоо дэлхийд төр өнөөдөр бид нар бараг хэдэн сая одоо патентын төрөлцсөн мэдээлэл бий байна тийм ээ. Тэгээ түрүүн өөрөө чи ярианаас ингээ харахад тэр хүний мэдээлэл одоо мэдүүлэг хэвлэгдлээ гэж байна. Тэгэхээр дэлхийд төр байгаа бүх оюуны өмчийн газар болгон тухайн жил ирсэн тэр зохион бүтээгчдийн мэдүүлгүүдийг хэвлж одоо мэдээллийн том сан өсгөж идэг төрөлцсөн патентын сан. Одоо би нэг талах жор зохион бүтээл ихэд Google-с ч юм уу энэ тэнцээс хаад над нэг олигтой мэдээлэл олдохгүй. Хэрвээ та патентын мэдээллийг олж уншиж чаддаж ашиглаж чадвал тэнд бүр тэр талхны жор найрлага, орц түүхийд ямар хэмжээтэй байх юм, аль хэмжээтэй түүхийдийн хизээ хийх үү, дистарал нь яах уу гэд маш нарийн одоо ерөөсөн зааж өгсөн байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөн ийм мэдээллийг бид нар ашиглаж ерөөсөн улам ингэж би бас яг тантай санал нэг байна. Тэгээ би ч бас ингэж бодогдоод байдаг. Нөгөө манад бизнес хийж байгаа залуучууд зөндөө олон байна. Аюугаа бизнесээ хөгжүүлэх гэсэн бас усууд байна. Шинээр юм хийх гэсэн чинь бас хүн чинь шинээр юм хийх гэхээр шууд читэг зүйл бас биш шүү дээ. Ингэхээс энэтэй адилхан юм байдаг юм болов. Энийг яаж хийсэн юм бол гэж бодоол яваад байдаг штэ. Тэгээ би тэр залуучууд юу зөвлөх гээд байдаг хөөшинтэй манай патентын оюуны өмчийн газрын патентын мэдээллийн санд орооч. Нэрийн тавиад ёсны ажгыг гэдэг юм бол тэрийгэ тавиад хайгаач тэгэнгүүт тэрнтэй холбоотой мэдээлэл гараад ирнэ. Гарч ирсэн мэдээллийн та нар өөртөө иргэдгэн шүүж аваад тэрэн дээр тулгуурлаад шинэ бүтээл хийж болж байна тийм үү? Үнэхээр тэнд байгаа бүтээл нь таны ирээд исэн юм хийж гисэн байвал та тэрийг нөгөө эрх эзэмшигчийн хүнтэй яриад хөөе хоёулаа гэрээ хий би таны энд байгаа патентыг мэдээллийг харж ийм гоё юм байна. Худалдаж авъя гэдэг юм уу тий эсвэл лицензийн гэрээ хий гэдэг юм уу. Ингээд явчих юм бол нэгдүгээр цаг хугацаа хэмжих нь хоёрдугаар нөгөө юм бүтээсэн үндэ
дүнтэй болно тий. Ихэмчлэг ийм боломжууд байгаа юм л да. Манайхан энэ дээр жоохон хэрэглэх соёл нэлээ муудуу байна бол гэж хараад байгаа. Манайхан гадагшаа гараад нэг хүний хятадас ч юм уу нэг орж ирэл нэг техник оруулж ир тавьчих га тэр нь Монгол тохирчихгүй 90% баах юм бол ингээд зовлон болоод идэг л да. Тэгэхээр энэ миний ашиглуулах ашигтай байна л гэж харагдаж байна. Тэгэхээр түрүүн таны ярьж хахад нэг юм бодогдоод ирсэн толгой дотор тэрний үг тэр өмч оюуны өмч гэдэг. Оюуны өмчөөр зарим зүйл хийсвэр болоод байна шүү дээ. Сая би бодоод гарч байна. Патент гэдэг чинь нэг дөрвөлжин цааслуулах гэдэг. Тэрний ардалт байгаа мэдээлэл өөрөө бодиттой учраас тэр мэдээллийг бид нэр өмч гэд нэрлээд байна гэж би ойлгоод байна. Тэгэхээр юу өмч гэхээр ер нь хизэнээс ийм өмч гэдэг юм болоо дэлхийн нийтэд ямар юм бэ? Би зүгээр харахнаа манайхчдаа бүр сүүл 92 онд л үндсэн хуулинд зааж гисэн юм байна лээ. Одоо оюуны хүний бүтээлчээр хийсэн өмч бол одоо яг өөрийнх нь тэр хүний бүтээл өмч мөө. Энэ бол бодит төрөнгөтэй адилхан өмчлөгдөх хэрэгтэй гэж заагаад өгчихсэн тий. Яг тэрнтэй адилхан өмчлөлээс нь жоохон яриул да. Тэгэхээр би түрүүн тогтолцоо ярьж байхад хэлсэн тийм ээ. Өмч болохын тулд хүн заавалжгүй улсаар баталгаажуулж одоо патент гэдэг ямиг авах ёстой. Эсвэл та ажил дүр өмчийн салбар тийм ажил дүр өмчийг ярьж байна. Зохиогч ирэх бол автоматар үүсдэг ирэх ёстой тийм. Тэгэхээр нэг би патент заавал нэг оюуны өмчийнхаа байгууллагатай холбож ярих гэдэг юм л да. Тэгэхээр ажил дүр өмчийг бол заалтчгүй хүн одоо сэдэнгүүтэй оюуны өмчийн газар бүртгүүлэх ёстой. Ингэж баталгаажуулснаар би миний өмч муу юм аа. Би анх энийг хийсэн юм аа гэдэг одоо баталгааг нэгсэндээ улсаас танд өгч юм гэсэн. Тэгэхээр нэгэнт та ингээд өмчтэй болчлаа тий. Одоо энэ өмчтэй болно гэж хүний өмч гэдэг чинь ер нь юу юм? Халташгүй байдаг. Түүнээсээ өөр ашгаа хүртэх хэрэгтэй тийм ээ. Түүнийгээ яаж ч ашиглах эрх нь бол өөрт нь иждэг. Жишээлбэл би одоо хэлээ л да би одоо нэг байртай бай. Би байр худалдаад авцсан байвал нөгөө байраа түрээсэлжиж болно, худалдаж болно, хүнд биелгэлж болно тий. Надад айгүй их эрх байгаа ч түүнтэй адилхан оюуны өмч ч гэсэн өмч учраас бас тийх эрхүүд одоо байж байгаа байхгүй нэгдсэн оюуны өмчийн газар хамгаалуулснаар нэгдсэн гэсэн. Тэгээд өөрөө чи ярин сонсоход тэр оюуны өмч бол нүдэнд харагдаж гарт баригдахгүй юм байж би одоо яаж өмчилж авах юм бэ гэдээ яриад байна шүү дээ. Тэгэхээр оюуны өмч бол хүний уурах тархинаас бий болсон одоо тэр шин санаа сэдэлтүүдийг оюуны өмч гэдэг байгаа байхгүй тийм ээ. Хүний оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйлүүдээ оюуны өмч гэж хэлж байгаа. Тэгэхээр баталгаажуулчихаар л өмчүүлчихэж байна. Тийм, баталгаажуулаад одоо тэр техник, технологи ч юм уу те харагдахгүй. Тэгвэл энэ оюуны өмч маань зах зээл дээр нэвтрээд бүтээгдэхүүн болоод биднэрт буцаагаад материаллаг өмч болоод ингээ ашиглагдаад байгаа байхгүй юу. За тэрийг одоо би юу гэж хэлэх вэ гэвэл одоо би жишээл талах өдөр болгон хүн болгон иддэг тийм. Ингээ харахад талах гэдэг яг ингээ харахад гарт баригдаж гин, амтагдаж гин, нүдэнд харагдаж гин. Энэ бол материаллаг одоо өмч. Гэтэл энэ талахыг ямар технологиор хийх вэ? Ямар орц найрлагатай хийх вэ? Яаж жигэнж одоо боловсруулах вэ? Энэ болгоны өөрчлөлтөөс хамаарат тухайн талхны амт, шимт одоо тэр бүх юм өөрчлөгдөд байдаг. Тэгэхээр энэ юм оюуны өмч гэж хэлээд байгаа. Тэр талхыг одоо өөр болгоод нь шүү дээ шин чанар ялгагдах юмтай болгоод байна гэсэн тийм. Тэгэхээр энэ бүх юм нь болохоор оюуны өмч рүү хамааруулаад байгаа байхгүй юу. Тэгтэл энэ харагдахгүй байгаа мөртлөө тухайн талхны үн цэнийг бий болгоод байгаа. Тийм байна. Жишээлбэл одоо айгүй би гоё технологиор миний талх үнэтэй болоо тийм. Одоо айгүй хаттдгүй болдог ч юм уу, намайг тархлуулдаг ч юм уу, одоо надад шимт хижээл өгдөг ч юм уу гэж болгоолоогач. Тэгэхээр чин энэ оюуны өмч бол нөгөө материалгаас илүү үнэтэй өмч байгаа байхгүй. Тэр үн цэнийг, тэр талхны үн цэнийг бий болгож байгаа хамгийн гол юм чинь одоо оюуны өмч болж байна гэсэн тийм. Жишээлбэл би одоо нэг утсан дээр яриад бид нар одоо нэг Apple компани утсыг хүн болго эргэлж байна. Өнөөдрийн ханшаар Apple компани нэг утас ойролцоогоор $1000 байна тий. $1000 юм тий. Тэгэхэд энэ $1000-т одоо зүгээр тэр утсыг хийсэн материал ч юм уу зүгээр л нэг материалын талаас нь бид нар үзэл та. Материал одоо тэр цаг тохилгаанч гэдэг юм уу элдв юмыг үзэхэд ерөөсөө нэг тэр утасны нэг $300-400 л байгаа байхгүй. Тэгтэл үлдсэн $700-800 нь дандаа оюуны өмч.
Оюуны өмчийн үнэлгээ. Тэрэн дотор юу байна гэхээр тэр утасны хийсэн техник, технологи, одоо тэр функц, ажиллагаа тий. Тэгэл тэр програм одоо би нэг конов дарангууд л одоо банктай холбогдоол тийм ээ. Тэгэнгүүт нөгөө банк чи миний мөнгө цаасыг шилжүүлээл, дэлгүүрт нь шилжүүлээл ингээл одоо янз бүрийн үйлдэлүүдийг хийгээд байгаа чинь энэ чинь л оюуны өмч байхгүй юу? Тэгэхээр тэр утас гэдэг юм чинь зүгээр нэг материалыг ийм дөрвөлжин юм барихаас илүү надад тэр функц, үйл ажиллагаа, үйлдэл нь хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэр чинь одоо энэ утасны үн цэнийг бий болгож гин миний одоо амьдрах тав тух, миний ажил, цаг, зав бүх юм хэмнээд явчихж байгаа ч тийм. Тэгэхээр оюуны өмч нь бол тухайн бүтээгдэхүүнээс илүү одоо үнэтэй тухайн юм шингэсэн байдаг. Одоо жишээлбэл би үүнийг нэг жишээн дээр ингээд хэлээ дээ. Apple компани өнөөдөр дэлхийн нийтэд 95,000 патенттай байна. 95,000 патент одоо өнөөдөр хүчинтэй Apple компанид. Тэгээ энэ их олон патентууд янз бүрийн одоо патентууд байгаа тийм. Шийдлүүд байгаа. Програм хангамжууд гэх юм уу. Хангамж интерфейс одоо өшөө тэр хардвер одоо төхөөрөмжийн талаар ч гэдэг юм уу. Тэгтэл энэ олон патентын бол одоо дэлхийн нөгөө мундаг хөгжилтэй Samsung, LG, Qualcomm ч гэдэг юм уу те. Эдгээр бүгд ашиглаж байна. Тэгж ашиглахдаа тэр технологиг лицензийн гэрээгээр мөнгө өгж ашиглаж байна гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид нар түрүү миний ярьсан жишээнээс ингээд сонсоход ямар нэгэн хөрөнгийн үнэлгээ тэр өмчийн үнэлгээнд материалыг болон бит бас хөрөнгө одоо хоёлаа шингээд явцсан байна. Тэгэхээр тэр хоёр хөрөнгө тус тустай үнэлгээтэй байж байгаа юм шүү дээ тийм. Тэгэхээр тэрүүнд одоо сүүлийн үеийн судалгаар үзэхэд ерөөсөө тэр материалын үнээс илүү 75% нь одоо тухайн бүтээгдэхүүний үнийн 75% нь оюуны өмчийн үнэлгээ болж яваад байна. Бит бас хөрөнгийн үнэлгээ. Бит бас хөрөнгийн үнэлгээ явж ийн гэсэн үг тийм. Тэгэхээр энэ тоо бол улам өсөж байна. Жишээ нь 1975 онд одоо бит бас хөрөнгийн хэмжээ нь айгүй бага хувийг эзэлдэг байсан те тэр үнэнд. Тэгтэл өнөөдрийн энэ их техник технологи хөгжсөн үед бол бит бас хөрөнгийн үнэлгээ нь улам ихсэж байна гэсэн. Жишээлбэл би энийг айгүй энгийн болгохын тулд та нарт хэлээ л да. Би одоо нэг утастай $1,000 утастай. Гэтэл би $1,000 утас миний одоо материаллык өмчтэй ингээ нүдэнд харагдаж байна. Тэгтэл би тэр утсаа алдвал $1,000 л хөрнө. Тэгнь. Гэтэл би тэр утсыг хийдэг програмыг алдвал эсвэл одоо хийдэг аргыг алдвал үйлдвэрсэн тоогоор би охирох байхгүй юу? Тэгнь. Тэгэхээр чин оюуны өмч гэдэг юм тийм айгүй үнцэнтэй одоо зүйл байна шүү дээ. Тэгээд ийм учраас одоо сүүлийн үед манай Монгол улсын одоо хөгжлийг тодорхойлж байгаа том компани бүсүүд оюуныхаа өмчийг одоо баталгаажуулж хямдахад маш их анхаардаг болсон. Тэд нэр тухайн өөрийнхөө оюуны өмчийг үнэлж чаддаг болсон тий. Жишээнүүд бол улам их болж байна л да. Жишээлбэл одоо нэг барааны тэмдэг ихтэл 2-оос 10 тэрбум гих зэргийн үнэлгээтэй. Одоо нэг барааны тэмдэг тийм одоо тэгтэл би амьдралынхаа тусд 10 тэрбум төгрөг бий болгож чадах уу? Материаллык маягаар энэ хэцүү шүү. Хэцүү тийм ээ. Одоо ингээд байшин барилга аягүй хэцүү тийм. Тэгэхэд хүн оюуныхаа өмчөөр хэдхэн жилийн дотор тэр 5 тэрбум 10 тэрбумыг бий болгож байна гэдэг. Тийм өмчтэй болж гин гэсэн. Тэр өмчөө компанийнхаа баланст оруулж болно. Тэр тийм хэмжээний өмчтэйгээд юу хувьцаа гаргаж олно. Гих зэрэгээр. Эсвэл тэр мундаг технологи банкнд харьцуулаад мөнгө авч олно. Эсвэл одоо санхүүгийн хувьд чадвартай ч гэсэн одоо шинэ гой шийдэл хайж байгаа компанид нөгөө өдгөө ашиглуулад хоёулаа хамтраад бизнес хийж болно гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бүхэн бол оюуны өмчийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулж өөрөө хөгжиж яхад л одоо жишээлтэй. Тэгээд энэ дээр өшөө би бас нэг ихэд хамгийн эхлээд би хэлсэн те нөгөө оюуны өмчийн тогтолцоон 4 том субъект орж байна. Тэгэхээр саяны энэ их үр ашгийг бий болгохын тулд энэ 4 субъект дөрвөлээ уялдаатай харилцан холбоотой бие биенийхээ талаар мэдлэгтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Тэрнээс биш би айгүй мундаг юм зохион бүтээцэн гэж
одоо хамгаалж юмаа сайн чаддаггүй, юу хамгаалуулахаа мэдэхгүй. Эсвэл одоо тэр зөвлөн тусалдаг хүмүүсийн зөвлөгөөг авч мэдэхгүй ч юм уу. Эсвэл зах зээл нэвтрүүлж чадахгүй бол энэ амжилттай таны одоо зохион бүтээсэн зүйл танд үр ашиг өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр ийм том судалгааг Америкууд одоо хийсэн байгаа юм. Жишээлбэл одоо би ямар нэгэн шинэ юм сэтгэхэд жишээ би одоо хэлж байна л да. Одоо нөө харьцуулахын тулд шинэ юм сэтгэхэд $1 зарлаа гэхэд түүнийг хөгжүүл сайжруулахад $10, зах зээлд нэвтрүүлэхэд $100 хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр энэс юуг харж байгаа гэхээр тухайн тэр шин санааг бид нар нэвтрүүлж ашиг олохын тулд бусад нөгөө оюуны өмчийн тогтолцоог бүрдүүлж байгаа бусад субъектуудтай хамтарч бид нар зөв ажиллаад үр дүнд хүлнэ л гэдгийг одоо харуулад байна л да. Тэгээ манайхан ч гэсэн ажиглагдаад байдаг. Тэгээ манайхаас нэг патент авчаад гэртээ жаазан тэгээ тавьчихсан сууж идэг болоод заримдаа тааралддаг. Тэгээ тэрнийхээ зүгээр яг тэр хүний хувьд бол тэр бүтээл бол үнцэнтэй зүйл байлгүй байх уу? Одоо дээдлж тавилгүй бол хамгийн гол нь тэрнийхээ үр шимийг одоо бод хэлбэрээр хүртэх хэрэгтэй байна шүү дээ. Мөнгө олгомоор байна, бизнес олгомоор байна тий. Тэхийн тулд би одоо түрүүчийн нөгөө юм хэлэх гэж байгаа. Манай тэр нөгөө мэдээллийн санд ордог хүмүүс тэрнээсээ харж явах хэрэгтэй. Хоёрдугаар өөрийнхөө бүтээлийг олсон гэдэг нуудаг биш танилцуулдаг байх хэрэгтэй. Манайх ч бараг миний нууцыг хүн авчихсан шахуу юм яриад байдаг. Угандаа тэр бүтээлийг хүмүүс танилцуулах хэрэгтэй юм байна. Би ийм бүтээл хийчихсэн. Та надад авах юм байна уу? Минийх ийм ашигтай, ийм үүдэн түргэнэ. Тэгжээч нөгөө чинь нөгөө юу хөрөнгө оруулагч талаар авна, олон нийт сонирхон тий. Тэгээд тэрэн дараа нь нөгөө бизнесийн үднгөө өгнө гэж ингэж л харах хэрэгтэй байгаа гэж боддог. Тий. Тэгэхээр одоо нөгөө нэг хамтарч ажил гэдэг чинь л тэр байхгүй юу? Хинтээ ямар төвшөнд би хамтрах вэ гэдгээ өөрөө бас аюул сайн мэдээлэлтэй л байх хэрэгтэй тийм ээ. Тэрнээс ш одоо би айгүй мундаг юм хийцээ. Ингээд манай нэг зохион бүтээгчд өөрөө чинь хэлснээр би бас надад ажиглагдаад байдаг л да. Та нар л айгүй миний имийг юм болгох хэвээр. Та нар ингэж юм гэдэг юм уу те. Ингээд жоохон өөрөө ямар ч хариуцлагагүй юм шиг өөрөө жинхэнэ өмчийн эзэн байжээж өөрөө бас жоохон тэр өмчийнхаа төлөө бас хөдөлгөөнтэй ажиллах хэрэгтэй байхгүй санаачлахтай бас тэр юмаа зохион бүтээхэд санаачлахтай мундаг ажилласан шигээ тэр юмаа бас юм болгохын төлөө бас адилхан санаачлахтай одоо тийм авахалчтай тийм ээ тэгж ажиллах хэрэгтэй гэж л одоо хэлмээр байна. Тачиг юм хэлээ. За ерөнхийдөө ойлоо бол юу ярьлаа. Ер нь оюуны өмчийн ашиг тус юу вэ? Тэ оюуны эмч эрхийн хамгаалт гэж ерөнхий энгийн байдлаар жишээтэйгээр ярьцгаалаа. Ер нь цаг төгсөж шиг байна. Тэгэхээр одоо танд миний асуугааг үлдсэн зүйлүүд байна уу? Ер нь хүмүүст бас нэмж хүрэхээр зүйл байл яриач. За тэгэхээр би бол бас энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд мөн бас энэ улс орны эдийн засаг нийгэмд одоо оруулж байгаа хувь нэмэр нь их байгаа тэр зохион бүтээгч нараа их сайн дэмжиж ажилласаа гэж би бол байн бодож идэг. Жишээлбэл би одоо нэг жишээ хэлээ л да. Өнөөдөр одоо нэг компани байлаа гэхэд маш их хөрөнгөтэй, маш их хүн харахад айгүй том байшин барилгатай, маш их хөрөнгөтэй одоо бараа бүтээгдэхүүн маш мундаг борлуулагддаг. Тэр хэмжээгээр орлого нь их олдог том компани байг л да. Гэтэл тэр компанийг тэгж ашигтай, мундаг алдартай болгож байгаа нь тэр компанид ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд зохион бүтээгч нар л байгаа байхгүй. Тэр зохион бүтээгчдийн бүтээсэн тэр мундаг технологиор тэр бүтээгдэхүүн бий болоод тийм мундаг технологи мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн маань хэрэгцээ хангах мундаг бүтээгдэхүүн бол зах зээл нэвтрээд тэр компани тэр хэмжээгээр орлого оруулж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол бид нар нэгэнт өмч хөрөнгөний талаар ярьж байгаа юм чинь тэр зохион бүтээсэн тэр хүнийг үнэлээд тэр хүнийг айгүй урамшуулдаг байгаасаа гэж би айгүй хүсдэг. Тэгж урамшуулахгүй бас олоод нөгөө хүний одоо идэх сулрах ч юм уу тийм ээ. Эсвэл ахаад чиний гоё хийх одоо хүсэл эрмэлзэлгүй болж байгаа шүү дээ тий. Ер нь эцэст хамаг ямиг одоо хөгжүүлж мундаг болгож байгаа юм чи хүн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсээ айгүй сайн үнэлж байгаасаа гэж би айгүй бодож идэг. Тийм ер нь их усүрэн тэндл байна гэж ойлгож шүү дээ. Ашиг усүрэн тэнд байна гэж ойлгож байгаад байна. Тэгэхээр
манайханд нэг юм байгаад байна л да. Хоёр тал юм байна. Манай нөгөө зохион бүтээдэг ингэдэг болцоо чинь урдаа байгаа юм хийгээд л тэрнээсээ сэтгэл ханамж аваад би энийг ийм байсныг ийм гоё болгочлоо гэд ингээд яваад байдаг. Тэрийг нэг ажил олгогч нартайгаа яаж тохирох уу, хэрхэн гэрээ байгуулах уу, энэс үр ашигаас нь би яаж бүртгэх вэ гэдэг талаар нарийн тооцож боддгоо нэг дутагдaltaй тал харагдаад байгаа юм. Нөгөө ажил олгогч гэдэг юм уу тэр талуудаас үгээр бид нэр энэ хүмүүсийн одоо хөл хөдөлмөр гэдэг юм уу оюун ухаан дээр тулгуурж энэ ашиг олж байгаа гэдгийг их сайн мэдэрдэг. Тэднэрт урамшуул битээ бүр тодорхой шагнал цалин өндөр байдаг, ахуй хангамжийн нэмдэг энэ байдал дээр үжиж компани сайн явна гэдгийг сайн ухамсарлах юм бол энэ болох гэдэг. Ер нь манайхан одоо сүүлийн үед нөгөө хувийн хвшил ингээд төрөд ирэхдээ хуваараа бас нэг юм хийдэг болоод энэ тэрх байгаа болчиход байна л да. Тэр усууд ч гэсэн бас өөрийнхөө үнцнийг бүтээсэн зүйлийг хүмүүс таниулдаг, ойлгуулдаг, яг өөр төр ижил төрлийн үйлчлэгээ явуулдаг, улсуудад танилцуулдаг, хамтарч ажилладаг энэ талын юм манад нэлээд дутагдaltaй байна уу гэж ингэж харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр би хамгийн эхлээд ярьсан тэр тогтолцооны нэг субъект болсон оюуны зохион бүтээж байгаа зөвлөн туслах, дэмжих одоо тэр байгууллагууд байж штэ бэлэн. Тэр хүмүүстэй одоо аягүй сайн хамтрах ёстой. Тим хүмүүс байдаг гэдгийг аягүй сайн мэдэх хэрэгтэй. Тийм ээ? Тэр хүмүүстэй л их сайн хамтрах ёстой. Мэдээж тухайн ямиг зохион бүтээсэн бүх талын мэдлэгтэй одоо тэр юм өөрөө ганцаараа хөдөлтөөл одоо үр ашиг нь хүртэх ямар ч боломжгүй одоо ийм цаг үед бид нар амьдарч штэ тий. Яг тэгвэл энэ техник технологи мэдлэг мэдээлэл амар өргөжсөн тий. Энэ үед бол тийм тусгаасан одоо үйл ажиллагаа явуулдаг тэр салбар тэр юмдаа мэрэгцсэн энэ хүмүүстэй бид нар хамтарч ажиллах хэрэгтэй байхгүй. За тэгтэл тэр хүмүүстэй хамтрахад мөнгө байхгүй юм чинь би яаж тэр хүн миний юмыг хийх вэ гэд бодчих болох юм. Тэр хүнтэй гэрээ байгуулах хэрэгтэй. Миний энэ юмыг чи ингэ нэвтрүүлээд инквэл ашиг гарна. Энэ ашигяасаа би чамд хэдэн хувийн өгөө ч гэдэг юм уу. Гэх зэрэгээр одоо ингээд айгуу тийм боломжтой хувилбаруудыг өөрсдөө айгуу сайн судалж одоо ажиллах ёстой л доо. Өнөөдрийн ярианаас харахад оюуны эмчтэй холбоотой тийм холбоогүй салбар гэж байхгүй байна. Тэгэхээр оюуны эмчийн ийм нийлмэл олон талд харилцаа тэрний бүх зүйлийг энгийнээр та бүхэнд ойлгомжтой байхаар илэрхийлэхийг хичээлээ та бүхний сэтгэлд хүрсэн гэж найдаж байна. Баярлалаа та бүхэнд.